Нэг хамарнаас нь 5 удаа эргүүлээд нөгөө хамарнаас нь 5 удаа эргүүлээд юм. За хагарсан дугуй өдрийг нөхөх боломжтой дугуй өдрийг үнгүй нөхөд өгчдөг. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? За нэгэн сайхан өглөө эхэлж байна. Өнөөдөр амралтын өдөр. Амралтын өдөр бид дөрөв ер нь нойроо хантал ялангуяа би Эдний Нэвэнд бид гурав ер нь 10 11 хүртэл унтдаг байгаа. За манайх өглөөний цайндаа ширгээс ус хамгийн түрүүнд усаа ширгээгээд мөнгөн аяганда 2 хүүдээ тэгээ зис аяганаасаа ширийт 2 одоо ширгээс усаа уудаг. За тэгээ ширгээс усаа уусныхаа дараа час хийдээ час хийдээ найруулахдаа одоо өрөөний температурын усанд час хийдээ хийгээд дээр нь лимон жуус хийгээд тэгээ жоохон зүгийн бал хийж ягаад час хийдээ буцсан усынхаа дараа уучдаг. Ер нь өглөө болгон ундаа за яг зарим өглөө өнждөг. За ингээд өглөөний цай бэлэн болсон байна. Амралтын өдрийн мэнд бүгдээрээ сайхан амарч гин үү? За бид хоёр хүүгээ найзанд нь оруулж 2 цаг манай хоёр найзуудтайгаа тоглоно гэд. Тэгээ тэр хооронд нь бид хоёр дэлгүүр орохоор явж гин. Эднэнд нөгөө намар авсан өмдүүд нь багтаад манай хөвч одоо цагаар л өсөд. Тэгээ бид хоёр хүү биш. Эднэнд өмд авахар дэлгүүр орж ийн 2 цаг хоёлаас хойлохна шопинг хийгээд. За бид хоёр шорт гэж ороо шорт гэдэг хэрэгтэй юмуд авчлаа. Эднэнд ийм сулгуун хар өмд авлаа. Манай эд ч одоо бүр том хүний medium size өмсөж байгаа. Шири эднэнд энэ гой зохих гэдэг авах. Энийг надад болохоор дээгүүрээ багтахаар харагдаад байна. Аюулц очид эдэн чай хийж үзээ. Тэгээ манай хоёр чинь хөл бөмбөгийн манай саундерсын улаан фэнш хоёуланд нэг саундерсын малгай авлаа. Тооцоолоогүй юмнаас. Тэгээ би харин нэг гой браш олж авлаа. Ингээд заримдаа ингээд цаамц курч гэдэг дээр ингээд үснэ алдчихад ингээд нөгөө роллероор ингээд цаасаар авахаар автдаггүй шүү дээ. Тэгээ бүр хоёр талтай юм гоё. Сойз олж авлаа. Хэрэгтэй. За гэрийн зүг явъя да. Замара сефе ороод тара айскрим авлаа. Манай хоёр айскрим аваа ээж авчраараа найзуудтайгаа иднэ. Вау, өнөө орой нар ямар сайхан үзэсгэлэнтэй жаргаж байна. Энийг харчил та манайхаа. Манай Вашингтон мужи ер нь маш их бороо ордог. Ялангуяа 10 сарын ер нь дундуураас эхсүүлээд, бараг сүүлээс эхсүүлээд 2 сарын сүүл хүртэл за бараг л өдөр болго ер нь бүрхэгдүү, шиврээ бороотой байдаг. За өнөө орой хоолнд бид дөрөв өхрийн хаврахтай цөөвн хийж байна. Шири бүтэнсээ нэгд өдөр амардаг. Ширигийн амардаг 2 өдөр нь манайх ер нь Монгол хоол хийдэг. Ялангуяа шири ер нь бол өөрөө хийчдэг дөө. Одоо шийдэл энэ цөөвн гэхэд шири өөрөө гурилаа зураад, гурилаа илдээд, хайраад хэрчээд надад бэлдээд өгсөн. Би яг цөөвнгийнхаа одоо үндсэн одоо цөөвнгаал хийж байна. Манай хоёр ногоо иддэг болохоор бит хоёр одоо байцаагаа тусна ингээд махтаага жоохон бас хуураад шараад авчдаг. За миний цөөвнгийн жор болохоор эхлээд хавиргаа сонгон соримстойгоо ингээд чүд жоохон хуураад ерөөсө тос хийдгүү. Яг өөрөөс нь гарч байгаа ингээд шүлөөр нь одоо ингээд сайхан хуураад энэ Япон цай маш гоё амттай мэлээ манайхаа. Ногоон цай бор будаатай. Тэгээ маш тийм гоё зөөлөн амттай нэг одоо ингээд солонгос хоолны газрууд ороход Япон газар ороход нэг гоё амттай цай өгдөг дөө. Яг тэр амттай цайтай би дээр
хаанаас авсан болоо? Trader Joe's авсан уу? Эсвэл нөө Daiso гээд салон Японд л үрээдэг штэ. Тэндээс бас авсан байж магадгүй. За ингээд цөөн болоход гой үнэрт чинь цөөнга би бас ингээд шалгачдаг. Ер нь болж гин үү, болоогүй байх уу гэд нөгөө жигэнцэн гурил болохоор ямар нэгэн байдлаар одоо хайрцан гурил болохоор тийм гурил морил түүхээр нь барина гэсэн ойлголт байхгүй. За ингээд сайхан шөлөө шалгалаа. Бэлэн болсон байна. За ингээд гурилаа салгаад гурилаа хайрчаад ингээд завсар нь маш жоохон нэмикэн тос түрхэд өгчдөг. Тараа. За өнөөдрийн хоол бэлэн болсон байна. Нэр бид дөрөв сүүлийн үед папи нийлээд уудаг болсон. 4 төрөл авсан болов? 4 төрлийн папи аваад усан үзэм, strawberry lemonade, root beer, raspberry. Энэ ундаа маань жоохон эрүүлдэг талдаа ундаа гэх юм ашигтай бактеритай ундаа. Манай хасуу чинь ер нь юм уухтаа ингэж юм өөр айганд хийж уух сонирхолтой. Миний модель хөөг харчихл та. Ээжтэй. Тастай ш хөрх нөх биш. Don't leave your foot on the ground when you lift it up like that. If you leave your foot on the ground, it'll twist your ankle. All right, Mate. Bow to your partner and say thanks for a good round. Maybe it wasn't a good round. All right, if you just went, your arm down on this side. Here, you get to go see the Chris. За миний дугууны хий алдагдсан юм шиг нь гэрэл асчиж. За дугууныхаа хийг шалгуулж байна. Америкийн баг бүх стейт бүх мужид эдний одоо тайр шоп байдаг. Үнгүй дугууны хий ингээ хийгээд шалгаад өгдөг шүү. Над чиг дугуй мууныхаа хийг шалгаж мэдгүй хүмүүст хэрэг болж магадгүй гэдэг энэ мэдээллийг оруулж байна. Эднийх бас ингээд хагарсан дугуй өдрийг нөхөх боломжтой дугуй өдрийг үнгүй нөхөд өгчдөг. Би бүр баг 2 удаа дугуйгаа үнгүй нөхүүлж ирсэн юм байна нэрэ. Монголоос ирээд удаагүй хүмүүст бол мэдээлэл маш их хэрэгтэй. Ингээд ойр зургийн юм энд одоо бид нэр ингээ удцсан болохоор ингээд энгийн юм шиг мөртлөө Монголоос ирээгүй байгаа хүмүүсүүд бол бас зарим мэдээлэл маш чухал байдаг. Манай Эвен хүү ханаа зооглсон. Нөө 2 найзынтаа хоноод ирсэн чинь найз нь жоохон ханадтэйсэн тэйжхүү. Найзаасаа вирус авсан байна. Өчтөр орой жуудагоосоо ирээл даарад байна гэл. Тэг өчтөр орой халуунгүй байсан. Тэгэд өглөө болсон чинь бүр нийллээд халууны нүдсэн чинь 102. Тэгээ өнөөдөр хичээлдээ яваагүй. Тэгээд үзүүлдэг primary доктор руугаа ярьсан чинь за ирээд машин дотроо байж агаад бид нар руу залгаараа бид нар гараад ковид тест авнаа. Тэгээ тэрүүний дараа бүгдээрээ шийдээгээд гадуур жоохон ковид юу нэлбэг байгаа юм шиг байна. Тэгээ бид хоёр хэсгийн эмнэлгийн гадаа ирсэн байна. Юу болох нь те? Миний хөө ер нь ямар байгаа илээ? Амар халууцаад байгаа те? Халууцаад аман цангаад тэр юм чинь ирчихлээ. It was a needle. Үгүй нэг хүм дотор хүм байхгүй. I just wanted to get Дорн шалгачлаа. Ингээ хамарнаас нь нэг хамарнаас нь 5 удаа эргүүлээд нөгөө хамарнаас нь 5 удаа эргүүлээд ийм хөвн чих ухдаг хөвн шиг те. Тэр чи манай хас ингээ болцсон уу гинэ. Тэгээд бид нар дотор орол ковид шинжилгээг харчаад тэгээд ковидгүй бол эмнэлэгт оруулнаа л гэж одоо гайгүй илгүүд юм миний хүү. Яадаг юм бол та. Өнөөдөр жуудадаа явахгүй сенсей жим хараалгаа мессеж чийд халуурж байгаа. Тэгээд жуудадаа явахгүй гэсэн чинь Эвен хурдан идгээрээ удахгүй болцъё гэдгсэн шүү дээ. Сенсей жим хараа. Өнөөдөр манай Сиэтл бүрхэг бороотой тэгтээ гадаа гой дулаахан байна уу. Нэг нэмэх 5 6
градус орчим байгаа. 46-7 дэгрээ гэхээр удахгүй эдний хичээлээс ирнэ. Хичээлээс ирсэн чи ээж хөр гэртээ байхгүй тий. Агаа нь яах вэ? Эв нь хайц юм болоо. Ээж ихөө сая юу гэсэн юм чинь? I don't have COVID. Яа, та хоёр ороод ир гэсэн тий. За тэ асуух хөтөр Лейси. Эмч рүүгээ орох гээд явчихна. Үүдэн дээрээс маск зүүхээр ирнэ. Бид хоёрын эмнэлэг дээр ороод ирсэн сая нерс нь халууны, даралтын, өндрийн жингийн үзлээ. Тэг гэрт халууныг үзэхэд 102.4 байсан байхгүй юу? Тэг энэ дээрээ сая үзсэн чинь 97.9. Тэг гэрийн одоо халуун үздэг шил, эмнэлгийн шил хоёр өөр байна гэж бах уу? Яадаг юм бол тэгсэн мөртлөө эв нь яг адилхан одоо симптом байгаа байхгүй юу? За гэж хоёр эмчээ хүлээж байна. Жижигхэн ингийн жижиг өрөө байна. За ээж хоёр эмчтэй үзүүлээ гараад ирлээ. Миний өвд антибиотик бичиж өгч. Тэг хүүгээ амарч ирсэн. Гэртэн буулгачаад тэгээд нэг цагийн дараа эмээ сангаас очиж аваад бэлэн болсон бохоо. Одоо очиж аваад аавна гэвэл нэлээд хүлээх бах гэлтэгч. За ээж суугаар. Маргааш минь хөх сургуульд явахгүй нэ шүү дээ, тий? Ээж сургууль руу яри за. Хасуугийн эмээ авахаар эмээ санд ирсэн байна. За хүүгийнхээ эмийг авчлаа. Бас зүгээр гарахгүй махны тасгаар бас мах хямдарч юу гэд шалгаад байна шүү дээ. Энэ стейкүүдэд ийм масл одоо энэ сармистай мас ямар нэгэн хербтэй масл гэдэг ер нь ингээд стейкүүдэд ер нь дагалдаж ирдэг. Ийм их маслуудыг гэртээ бэлтгэх айгүй амархан байдаг. Одоо шил энэ сармистай хербтэй бол ингээд сармис одоо хийх ногоонуудаа бүгднгийн сайхан хооронд нь маслтайгаа блендердээд тэгээд нэг хоолд хийх хэмжээгээр ингээд савлаад хөлдөөчдөг. Хөвчлийн ийм масл сармистай масл хамгийн гоё амттай. Ялангуяа стейк шарахад за ер нь бол мах үнэтэйдүү талдаа л байна. Та нарт за жишээлбэл энэ мах гэхэд сайхан өөх мах нь алгасан мах байна. 1 паунд нь $20 49 байж байгаа. Хямдраад 19 ирээсүүлсэн байна. Гэх жишээний ер нь бол үхрийн мах үнэтэй байдаг. Хамгийн хямдхан дахианы мах. Тэгээд заримдаа гахаа мах бас нэлээд хямдхан байдаг. Ер нь үхрийн мах, хоньны мах хамгийн үнэтэй. За эвэн ямар юм чинь бичиж өгсөн байна. За миний мэдхгүй л юм байна. Ямар ч өдрийн 2-оор уух юм байна. Окей, өнөөдөр ойрноос эхлээ уучвал өнөөдөр маргааш гэх. За ямар шиг юм бэ чинь хараад. Нэг ийм юм байна. Хэд хоног 5 хоног уух юм байна. За окей ээж хөө. За бид гурав Christmas tree-гээ засах гад ааваагаараа Christmas tree-гээ тоглоомодоо оруулаад ирсэн байна. Тэгээд сүүлийн 2 жил тэр буланд манах Christmas tree-гээ зассан. Энэ жил би эд нэв нь хоёр санал тавиад энэ дайны ширээгээ ингээ хөндлөн болгоод тэгээд цонхныхоо урд Christmas tree-гээ засвал ямар уу гэд манай хоёр санал 2 хуваагдсан байна. Эд нь болохоор try хийгээд үзээгээд хасуу болохоор үгүй хуучин тэндээ засна гинэ. Та нар юу гэж бодож байна? Ширээгээ ингээ тавьчихаар адилхан ингээ Christmas tree-гээ блоклчих юм болов уу? Энд тавихаар ингээ тэр чигтээ өгн Christmas tree маань харагдаж байгаа байхгүй юу? Энэ талын өрөөнд тэгэхээр энэ талын өрөөнд арай жижигхэн тээж өхөө. Энэ талын манай хоёр энэ талын өрөөнд нөгөө хөлн бүг тоглодог болохоор гацуур засахаар жоохон тохиромж муутай. Тэгэхээр энд л засвал зүгээр байна да. За юуцсан бид гур үзнэ. Бид гурав ширээгээ урагшлуулж агаад энэ жил гацуур модоо цонхныхоо урд засахаар шийдсэн. За ингээд ханцуу шамлаа орлоо доо. Тада! Гацуур модоо заслаа шүү. Вау, бараг 4 цаг болсон.
Манай хоёр чинь ямар их хэцүү юм бэ гэл. За ямар ч байсан энэ жил заслаа. Гацуур модоо энэ жил ногоон өнгийн гэрлэр чимгэлсэн. Гацуур модныхоо доор скёртэн дээрээ болохоор юм шаргал өнгийн гэрэл суур тавьж өгөөд ногоон өнг энэ жил $1 өнг бэлэгдэж ногоон өнгийн гэрлэр Christmas tree-гээ чимгэллээ. Цонхны урд аягүй гоё цэвэрхэн харагдчих шүү нэрээ. Бид гур өчтөр ёолка нэр гоё зассан. Бид гур ёолкыг мелагаад ширээ гэр гоё дуудуулаад өгөөч хаана гэх. Энэ бологны эзэн чинь дуудуулаад гэтлэхгүй. Тэгээд юу яа би ямар нэг ахтар яадаг ш. Зүгээр бид нэг 10 жил байхад нэг иймэрхүү дуу номер дуулдаг байсан юм. За. Нэг бадгаар нэг 3 дуу носцон дуулдаг байсан тий. Тэгэл даана. Чамаа хатаа миний сэтгэл чамаа тэмүүлэх миний хаа Гоё дуу. Манай юуны одоо 10 жилийнх нэг дуу болохоор тий. Нэг бүтлгүү хайр байл нэг тийм юмуд л байгаа байхгүй. Тэгээ саяны дуу гойна. Сүүлд нэг юм үзчихсэн чинь нөгөө хиний баг анхны дуу л тарах гэдэг л шин. Нөгөө Никтоны нөгөө гитарч өөжгөө шүү дээ. Тийм үү. Нөгөө баг нэг нэмэрийн гитарч нь баг та. Өөжгийн баг миний зохиожсэн дуу. Юу 10 жил тагц гэдэг л. Оо зэ гоё дуу. Энэ дуугаараа манай ангийн нэг охин тэр хар сарнагийн бүжигчин залуутай хамт дуулаад айдууны жигүүр гээд юунд нэг шагнал дээр орж исэн тийм дуу байхгүй. Би яг зүгээр бадган санагдаад байна. За. Чиний сэтгэлийг дээдлээ чин хараа бодон бомбо бодны хаа мөнгөн сэхүлөө бодон зүрхэндээ ганцхан чандан додяа Алдаад тий. Гоё дуу. Энэ одоо 10 жил дуужсан болохоор нэг хоолоо мол айгүй шингэн мэнгэлээс юм шиг юм тий. Тэгэж хөөхтэй. Тэнт дууных нүг өнгө орж ирж шээ аюу сайн. Нэг юм дууш. Цасхайс өвлийн үдээс сайхан чамдаа яцаа Sargarium zabich tiru Sansum besum chamami Siti
Тэгний үгээ чам видеогээ Сатан зогсноо санаж байна Гэхдээ би чамдаа хайртай Гэрэл цацарсан сарнаа гэрчээ Чамд би итгэхгүй Чамд чин сонсохгүй Үнэхээр чи надад хайртай юм боо Цаг хугацаа хэлээд өгнө Цаг хугацаа хэлээд өгнө Баярлалаа хань. Өстой гоё дуунууд. Тэр ганцхан даа санаанд орж байна. За, окей. Танаар нэг. Энд дээр ч хоол өгдөг. Нэг ийм домнаа ингээ өгтүүд өгдөг байлаа. Бүхний сайхны хүсэн мөрөөцөө Бүхэн өдөржин бодон татаа Хорвон битхи нарагам сараа Хонгорчине нараданацаа Учна бишучимин намага Ухарсан сэтгэлийг минь аргавэ гартмэ Харамсан живэн бичин Харин чамаа хүлээн хүмэн Манай энэ жилийн ёолкны хамгийн гоё тоглоомыг та нарт нэрээ харуулах уу? Энэ. За энд харагдчихэв нүггүй. 2001 он. Манай Эрмөнегийн төрсөн онтой тоглоом манай энэ жилийн ёолкны хамгийн тансаг нандин тоглоом байна. Хани thank you Ани дахиад таны дууд болох чинь үгүй юу? Болцсон. За баярлалаа Ани. За thank you Ани. За thank you Ани. За хоолоо юу ч болчих та. Олон жилийн өмнө дуулж байсан дуунууд гис сэрэглээ. Майж байгаа өнгөрч юм.